Роналдогийн талаар. За түүний бүтэн нэр нь болохоор Кристиано Роналдо dos Santos Aveiro. За тэрээр 1985 оны 2 сарын 5-нд Португал улсад төржээ. Одоо 39 настай. За тэрээр бага нас нь Санто Антонио гэдэг нэртэй сүмд өссөн байх нэ. За тэрээр айлын 4 дахь хүүхэд бөгөөд түүний эцэг нь тоогооч мөн хотын цэцэрлэгч байжээ. За Роналдо ингэр бол одоо түүний төрөөс өмнө маш их ядуу байсан. Тэгээ дээрээс нь аав нь архинд дутгах өвчнөд. Тэгээ ээж нь бас өөр олон хүүхэдтэй учраас Роналдог ерөөсө төрүүлэхийг хүсэхгүй байсан байна. Тэгээд үр хөндөлөхийг хүссэн чинь одоо мэдслийн юм чинь болохоор зөвшөөрөөгүй. Тэрээр хөл бөмбөг дуртай. Тэгээд түүндээ илүү их цаг хугацаа зарцуулахыг хүссэн учраас 6 дахь ангиас хойш сургууль сураагүй юм байна. За түүний бас сургуулаа төгсөөгүй бас нэг шалтгаан гэх юм бол тэр одоо сургууль сурч явах хугацаанд багш руугаас хандаж шийдсэн. Тэгээд сургуулиас нь хөөх харах хэмжээ авч ирсэн байна. Тэгээд сургуультаасаа хөөгцөн хаан дараа нэг жилийн дараа тэрээр одоо зүрхний хэмнэл одоо алдагддаг. Зүрхний хэмнэл нь одоо гинт огцом ингээд дэшигтэй тийм өвчин Т гэдгээ нэдрээд тэгээд зүрхний хаалханд орчихсон. Тэгээд зүрхний хаалханд орсныхоо хэдхэн хоногийн дараа буцаад одоо бэлтгэл рүү орж ирсэн. За одоо түүний талаар фактуудыг дуртай. За тэрээр нийтдээ 5 хүүхэдтэй. За тэрээр цус болон чөмгөө тогтмол хандладаг учраас түн ямар нэг шивээс байхгүй. Тэрээр арх удаггүй бөгөөд нэг удаа 2008 онд болсон хэрэгтэр нэгэн сэтгүүлчний арх уугаа тасраад ингээд гарч ийна гэсэн тийм одоо мэдээлэл гаргаад за түүнтэй шүүгдэлцээ тийм шүүгтээр ялаад одоо хохирлын мөнгө авсан байна. За тэрээр Манчестер Юнайтед, Реал Мадрид гэх мэтлэн маш олон одоо агентлагуудтай гэрээ байгуулж ажилладаг. Дараагийн бичлэгээр уулзъя.